social security оноогоо яаж шалгах вэ гэсэн маш олон асуулт байсан учраас одоо нөө Zoom уулзалтынхаа өмнө энэ бичлэгийг ингээ оруулж шин. За өөрсдөө social оноогоо одоо энэ бичлэгэн дээр байгаа заавраар та бүхэн шалгаарай. Гол нь нөгөө social дугаартай байх хэрэгтэй. Утасны номер Америк утасны дугаартай. За мөн одоо email хаягтай байх хэвээр. Энэ гурав байхад ямар ч гэсэн өөрсдөө ингээд ороо шалгаж болно. ssa.gov my account гэдэг бол энэ бол яг аль биесны шалгадаг вебсайт нь. Ийшээ ороход бол асуудалгүй аюулгүй гэсэн үг. За тэгээ ийшээ ороод цоош нэр нээгч байгаа бол create an account гэдээ орно. Хэрвээ өмнө нь нээжсэн бол sign гэдгээр орно шүү. За тэгээ эхлээд ингээд шууд шинээр нээгч байгаа юм шиг оръё. Доор харагдаж байгаа sign in with social security username гэдэг нь 21 оноос өмнө хэрвээ аккаунт нээжсэн бол тийшээ дарж орно гэж байгаа. За өнөөдөр цоош нэр нээж байгаа бол одоо дээдлийн хоёрын аль нэгийг сонгоод ороод нээж болно. За тэгээ шинээр нэгж байгаа учраас create an account гэд тэгээд үргэлжлүүлээд яваад үзье. За тэгээд email хаягаа энд оруулаад англи хэлгээд сонгочих чам монгол хэл харамсалтай нь энд бол байхгүй. За тэгээд хамгийн доотлын submit гэдэг дээр дарангуут энэ дээр email-ээр шалгаа гэсэн. Бүртгүүлсэн email-ээ ингээд ийсээ шалгахаар за email ирчихжээ. Тэгээд энэ confirm email address гэнэ. За email адресаа баталгаажуулаа гэдэг үргэлжлүүлээд дараахаар одоо шууд пассвортаа зохио гэж байна. Тэгээд энэ дээр 12 оронтой пассворт зохиох хэрэгтэй байна. За пассвортаа ижлээ ингээд цаашаа явъя. Цаашаа үргэлжлээд ерөнхийдөө authentication method гэдэг ерөнхийдөө энэ аккаунт руугаа орох аюулгүй байдлыг илүү сайжруулах үүднээс за эндээс заавал хоёрын сонгох хэрэгтэй болж байгаа юм байна. Эхнийх нь болохоор зэрэг одоо нүрээрээ таниулах эсвэл хурууны хээгээрээ нөгөө утас чинь таньждаг штэ. Тэр аргыг ингээд сонгочлоо. Сошиал дугаар алдагдсанаас болоод тэр хүний одоо мэдээллийг тэр чигээр нь ингээд ашигладаг сүүлийн үед гэмт хэрэг нэмэгдэж байгаа учраас одоо нууцлалыг бол маш ингэж өндөр хангадаг болсон байна. За дараагийнхаа одоо энэ нөгөө нэвтрэх нууцлалыг болохоор зэрэг утасны дугаараараа текст хүлээж авах юм уу эсвэл voice хүлээж авахыг сонгоч. За утсан дээр ингээд нөгөө код ирсэн байна. Яг энэ бүртгүүлсэн утсан дээр за тэр кодоо хийгээд цаашаа нэвтрье. Гэсэн одоо мэдээлэл Social Security Administration-тэй хуваалцахыг зөвшөөрж гинүү гэхээр за зөвшөөрж гинэ гэж цаашаа явууллаа. За тийгүүд одоо ингээд нөгөө 18 настай ах хэвээр Америк хаягтай ах хэвээр гэх мэтчлэн юм бахан нөхцлүүд байгаа заацсан байгаа гэрээ. Тэрийг энийг одоо энэ үйлчлэгийн нөхцөлийг зөвшөөрж гинүү гэхээр за зөвшөөрлөө гэд тэгээд next гэж явж байгаа. Тэгэнгүүт ингээд аккаунт нэгдэн за эндээс эхлээд ингээ хувийн мэдээлэл оруулнаа, нэрээ оруулаад last name, social дугаар, гэрийн хаяг мэдээлэл оруулж байгаа. Иймэрхүү процесс яваад ерөнхийдөө одоо хэдэн кредит оноо social security дээр цуглуулсан байна вэ гэдгээд ороо шалгачихж байгаа. Нэгэнт ихэд ороод шалгасан байхад бол тэр тэргүй энэ систем дотор таны хэдэн төгрөгийн орлого олж хэдэн төгрөгийн social security татвар төлсөн гэсэн тэр бүх мэдээлэл байгаа учраас яг тэр мэдээлэл дээр үндэслээд за хідэн хизээ тэтгэвртэй гарах уу 62 настайдаа эрт тэтгэвртэй гарвал хэдэн төгрөгийн тэтгэвэр авах уу за full retirement age дээр хэдэн төгрөгийн тэтгэвртэй гарах уу гэх мэтчлэн ингээд тооцоолыг ингээд өөрөө бодоод гаргаад өчөж байгаа маа. Одоо бас нэг өөр хувилбар өмнө нь одоо хизээ нэгэн цагт энэ аккаунт үүсгэж ийсэн хин нэгнээр туслуулаад үүсгэсэн. Гэхдээ пассвортаа ерөөсөө огт санахгүй байгаа гэж бодё. Гэхдээ бүртгүүлж исэн утасны дугаар email хаг нь байх хэрэгтэй шүү. За sign in гэдгээр ороод энэ эхний хоёрын аль нэгийг нь сонгоод орно. За тэгээд цаашаагийн доотлын sign in гэдгийг дараад тэгэнгүүт үргэлжлүүлээд ингээд email бүртгүүлсэн email хаягаа пассвортаа хий гэж байгаа. Тэгээд нөгөө пассвортаа санахгүй байгаа учраас пассвортаа санахгүй байна гэд тэр доор харагдаж байгаа. Тэрэн дээр дараад үргэлжлээд явна. За тэгэнгүүт ингээд бүртгүүлсэн анх бүртгүүлжсэн email хаягаа хийж байгаа. Тэгэнгүүт нь ингээд email хаягаа хийхээр таны имэйлээ очиод шалгах юм бол пассвортаа соль гэдэг имэйл ирсэн байгаа. За тэгээд энэ голын reset your password гэдэг дээр дарахаар яг таныг одоо шинэ пассвортаа хийгээрэй гэдэг ийм хоёр цонх гарч ирнэ. За тэгээд энд шинэ пассвортаа хийгээд гол нь пассвортаа мартахгүй тулд сайн тэмдэглэж авах хэрэгтэй шүү. Тэгэхгүй бол дахин солиод авах чинь төвхтэй шүү дээ. За тэгээд пассвортаа хийгээд нэг газар тэмдэглэж аваад тэгээд change password гэдэг доор гарч байгаа цэнхрийг дарнаа. За пассворт шинжлэгдсэн. За тэгээд дахиад яг шинээр орох гэж байгаа юм шиг болоод имэйл хаягаа хийгээд сая сүүлд нээсэн пассвортаа хийгээд энд гараад ирчихэж байгаа. Энийг ингээд хийнгүүт нөгөө анх бүртгүүлж исэн утасны дугаар руу чи юм код ирнэ. Тэр ирсэн кодыг нь хийгээд тэгээд submit гэдэг энэ товчийг дарчиж байгаа юм. За ингээд пассвортаа марцсан хүмүүс пассвортаа шинжилээд буцаад энэ нөгөө social security аккаунт руугаа ороод өөрсдөө 40 хоног ингээд шалгачих болох нэ.